Тэгээ өмнөх жилийнхтэйгээ яг адилхан үнээр захиалга авч байгаа. Түгээд өссөн гэхдээ үн хിവэрэ. За өнөөдрийн бичлэгээр хоолны жор оруулахгүй төмөрөө чөлөөтэй сайхан буу халнаа. Юуны өмнө өнөөдрөөс эхлээд нөхрийн хоол кимчийн цагаан сарынхаа кимчиний захиалга авч эхэлж байна. За тэгээд Зэмбобит хоёр нь жил болгон шинэ бүтээгдэхүүн гаргахыг хичээж байгаа. Өнгөрсөн жил шарсан кимчи, энэ жил бол аюу гой шинэ бүтээгдэхүүн гаргах гэж байгаа. За харааны битта хүмүүс нь хараад юу гэдгийг таагаарай. За тэгээд зарим бичлэгдээр маань хэрэгэлсэн бүтээгдэхүүнийг хүмүүс их асуудаг. Ямар юм байдаг вэ? Хаанаас авдаг вэ? Зургийг харуулаач гэдэг. Бүгдийг нь биш юм аа. Цөөхөн хэдийг нь бас энэ бичлэгээрээ дурдъя. Зарим хүнд нь бас хэрэгтэй байж магадгүй. За хүнсний арх хүмүүс их асуудаг. Архийг хоолнд хийдэг юм уу? Хүүхэд хийж идэж болд юм уу гэж асуудаг. Онлын хувьд алкогоолыг ялангуяа махтай хоолнд хэрэглэх юм бол амт хүнэр нь маш гоё болдог. Мэдээж хоол болох үед алкогол нь уурших болохоор хүүхэд идэж болно. Асуудалгүй. За би давсан дээр маш их ач холбогдол өгдөг. Ер нь бол хоолны гол хамтлагч те. Маш их эрдэс бодис минералыг авч болдог. Бас тунгийн тааруулах хэрэгтэй. Би ус аймгаас давс захиалж үйлдвэр болон гэртээ хэрэгэлдэг. За перцний хувьд болвол нунтаг перцнээс илүү юм бүхэл перц хэрэглэхийг хичээдэг. Ягаад гэвэл яг хоол идэхийнхээ өмнө бутлахаар амт үнэр нь яг хിവэрэ байдаг. Сүүлийн үед бол юм цахилгаан бодлагч ашиглаж байгаа. За миний хувьд давс перцийн дараа хамгийн чухал амтлагч бол энэ ойстер соус буюу хисааны соус байгаа. Гадуур юм шар өнгөтэй нөх байдаг. За загсны ус гэж ямар юм бэ нвэ гэж хүмүүс их асуудаг. Мөлчи гих мэт жижиг загсан дээр давс ус хийгээд дарж исгээд шүүсийг нь шүүж аваад хоолнд хэрэглэдэг зүйлийг загсны ус гэдгээд. За зүүн өмнөд Аз, Хятад гих маш олон оронд энэ загсны усыг түгээмэл хэрэглэдэг. За дараагийнх нь whipping cream ээ. За нөгөө амттан бялуу хийдэг кремийг хэлж байгаа. Тослог ихтэй. За cooking cream гэдэг нь болохоор хоолнд хэрэглэдэг. Гэхдээ whipping cream-ийг ч гэсэн хоолнд хэрэглэж болно. Дараагийнх нь зөөлөн дүүфүү. За шар буурцгаар дүүфүү гэдгийг бүгд мэднэ байх. За усыг нь шүүж аваагүй үедээ зөөлөн шүүгээд авахараа хатуу болд юм байна шүү. Дараагийнх нь лентл гэдэг салаатанд их хэрэглэдэг юм буурцны төрлийн юм байдаг. За гужуу гаруу би бол бүр тусгаалan хэлмээр байгаа. Хүмүүс халуун ногоо гэдэг утгаар нь хурц гэж боддог. Ер нь бол витамин С агуулмж өндөртэй маш сайн ногооны нэг. За бичлэг маань хэд удаан болох гэдэг болохоор дараагийн бичлэгээр бас цуврал болгож энэ талаар илүү дэлгэрэнгүй сайхан тайлбарлахыг хичээе. За тэгээд та нөхрийн хоол кимчигээ яаж захиалах вэ гэвэл нөхрийн хоол пэйжний чат руу хэдэн килограмм авах, утасны дугаар, хүргүүлэх хаяа дэлгэрэнгүй хүргүүлэх юм бол баталгаажна гэсэн үг. Захиалгаа 2 сарын 12-нд хүртэл авна. Хүргэлт маань 2 сарын 11-ээс битүүний өмнөх өдөр хүртэл хийгднэ. За үнэ нь бол 3 кг 37,000, 5 кг 57,000 гээд хүргэлт нь орсон үн байгаа. Тэгээ өмнөх жилийнхтэйгээ яг адилхан үнээр захиалга авч байгаа. Түгээд өссөн гэхдээ үн хിവэрэ. Манай нөхрийн хоол кимчиг амтрахын идээрээ. Баярлаа. Баярлаа. Ээжийн бууз. Манай хоо. Манай кимчиг гоё юм байна.